Төмөр дагаа нэг асуулт байна. Та одоо нэг бүтэн ардчлал одоо энэ хэлэлцүүлгийг займаг нийслэл хийж штэ. Эрдээс санал ам гэсэн. Иргэд мань ямар саналыг илэрхийлж, мөрийн хөтөлбөрт орох санал хэлж штэ. Тухайлбал ямар санал? Тухайлбал энэ авилга үнэхээр гардггүй болгооч л гэж. Авилга байн гардаг байдлыг тасан зогсоогооч гэдэг эхний санал. Дараагийнх нь энэ үнийн өсөлтийг зогсоогооч. Үн бол хитрхи хөөрөгдөж чинь шүү. Нөгөө талдаа энэ төгрөгийг хүчтэй болгож өгөөч. Монгол төгрөг яагаад ингэ өдрөөс өдөрт жижигрээд байна. Өдрөөс өдөрт султаад байна. Энийг зогсоох төсвийн болоод мөнгөний бодлого хийгээч. Эцсийнх нь бол томхон хөгжлийн хөтөлбөр тэрийг эзэнтэй гаргаач. Эдийн засгийн болоод бизнесийн орчныг цэвэрлж өгөөч л гэдэг. Хитрхи бохир байна. Бид бизнес хийгээд амьдрах арга алга байна. Бизнесийн орчин алга байна. Хэдэн компаниудын монопол тогтчлоо. Хэдэн улс төрийнхний монопол тогтчлоо. Энэ нөхцөл байдлыг арилгаач гэдэг гол саналыг хэлж байгаа.